Зэвцэн тэрэгдүүл Ice Lord-ийн дараагийн мартаар ахин уулзч байна. Тэгэхээр та хэд мал лайк болон subscribe дараа тэгээ болж игэл доорох тосоо donation хийж дараагийн партиг илүү хурдан авч үзэхэд тусалцаа үзүүлээрэй. За тэгээд шууд гол хвшлэр орцгоё. Намайг аварсан хүнийг би өөрийн биеэр шагнана. Хоолой туцахад надтай хам цайз руу яваарай. Гисэн мөнхөө болохоор би татгалзаж байна. Би гэртээ ярих хэрэгтэй. Хэлчихдэг. Үүнд нь сарвал нилээн цочрдож байгаа харагддаг. Нөгөө л юу дотроо одохтой. Энд ч ноцтой ирэх шүү. Гягийн хаант улсын гэр бүлийн шагналаас татгалзах нь маш бүтүүлэг хэрэг. Гэж бодсноо ямар тааж энэ байдлаас хурдхаш гаргах хэрэгтэй. Сэдвээ өөрчлөе гэснэ. Та яагаад тэр байрлагад ухаангүй битэж байсан бэ гэхдээ насаарл дотроо одохтой. Баар онтой ихтэн. Би түнд өтий болтол анхаарал тавьсан байхад тэр намайг алахыг оролдно гинэ. Тэгэлхтээ сүртэй зүйлшээ. Намайг ялч чадна гэсэн итгэлгүй өрөвлөлтэй хүн л намайг хордуулж алахыг оролцсон юм. Эр хүн чинь дасарч унаагүй зүгээр л нөгөө архинд нь хор хийцэн байсан байж таардаг байхгүй юу? Хордуулж алах гинэ. Тэд ул мөрөө үлдээх хүн тул барилгыг шатаасан. Ямар ч тач чи намайг аварсан болохоор би ачигт нь хариулах хэрэгтэй. Юу хүсэж байгаагаа хэл. Мөнхөө үнд нь миний хүсэл гинэ. Гиж хэлэхтэн зэрэгцээ нөгөө саруулчин чааваас айхтар үлдсэн хажууд нь ходоод дугаараддаг. Ямар тач саруулт хандаад чи өчгөрөөсөө юм идээг болохоор ямар тач хоол идэ гэж ширэн ярцуулгаас саруул хоол идэж явах зураа. Миний санал болгосон шагналаас татгалзана гинэ. Хэрвээ чи миний аврагч биш байсан бол би чамайг шуудалж хоронд их байлаа. Гажууд чи харахад нэг сэлэн байх бөгөөд тэр хэний илдэм бэ гэх тэр мөнхөө минийх гэж хэлдэг. Өө, ял ашиглаж мэддэг байна. Хөлөг Баатар байсан язгууртнаа. Хөлөг Баатаруудын явхадын хувь сэлмийн эрдэмгийг хармаар байна. Тэгснэ мараа мөнхөө тандаад хоолны дараа надтай нөхрсөг тулаан хий гихтэн мөнхөө шуудал татгалцъя. Би өөрөөсөө сул дорой хүнтэй тулалдахгүй байх дүрмтэй. Гисэн үүндэн сар бол нилээн уралдаг. Сул дорой гинэ. Надад яаж ингэж хэлж чадчих вэ? Намайг элдний мастер гэдгийг мэдэхгүй юу? Өмнө нь яах? Өөр улсын бааtruуд намайг эмхтэй болохоор тулаанаас татгалздаг байсан. Тэднэр зөвшөөрөх үнэхээр амарх. Гисгснэ чи ялагдана гэж яагаа юу? Гисэг одоо эднийхэн царай бөөндөө хувьсгэл явцдаг. Мөнхөө шууд босч ирснэ. Гараад ир. Би чамд нэг техник үзүүлье. Мэдхгүй хинжээний гой хөвжөлтэй юм болно. Тэр мөнхөөгийн эго одоо тий ялчгүй эго талтай. Зураг зөвлөлтөд ямар тааж гадаад бодоо энэ хоёр мань гараад ирчихсэн байх бөгөөд дүр маш шингийн. Тулаанд Хөлөг Баатарын дүрмээр явах болно. Дайсныхаа хөдөлгөөнийг хязгаарлаж байгаад дайрахад л болно. Ойлгосноо. Ямар тааж мөнхөө үнд нь ойлголоо гэж хэлэхдээ каунт мөнхөө тандаад баарон. Та түүнийг яа хаант улсын гүнжид юм мартаж болохгүй шүү. Хэрвээ тэр гэмтгэл юм бол дипломат асуудал гарч битнэ. Ойлгосон болохоор чимээгүй. Та хоёр ярьж болсноо. Баарон бэлээ заард. Саруул дотроо одохдоо би чам шиг өнгөр ярьчүүдийг өчнөө харсан. Гэхдээ тэд бүгдээрээ надад ялагдаж өмнө минь сүгдсэн юм. Цөхөрд орсон царай чинь ямар болохыг хүлээж тийсэхгүй. Гээд сэлмнийхээ үзүүрт нарны гэлбайг тусгаснаа манай хүн рүү шууд дайрдаг. Мэдээж мөнхөө үнд нь амархан гэгч нь болтон. Энэ болтолтыг нь харснаа дотроо одохдоо энэ гинтийн дайралт их хааж өнөхөр хоосон ам биш байж. Гисний өргөдлөн зогсоо загвар дайрахт нь манай мөнхөө маш амархан гэгч нь болцаар явахгүйд саруу дотроо одохдоо багхан хөдөлгөөнөөр огт хүч гарахгүйгээр миний дайралтыг бүрэн хааж байна. Тэр магадгүй гарцаагүй илтний мастер. Энэ залуу гайхалтай чадварлаг юм. Гисээр үргэлжлүүлэн дайрсаар ямар тааш нэг хөлөөрөө өшгөлсөн гүшгэлт нь манай хүнийг нилээн хойшоо түлхнэ. Мөнхөө дотроо одохдоо олзоо огнож гараатын цоо шиг зогсолтгүй дайралт. Би хаагаад байвал энэ газар сүрхнэ. Би түүнийг нэг дайралтаар хэлнэ. Гиснээ мөнхөө үргэлжлүүлэн дайрдаг. Мөнхөө үргэлжлүүлэн дайрж явах бөгөөд зогсоол зайгүй дайрах дайралтаас нь болцсаар ямар тааш түүний хүзүүнөөс нь барьж аваад газар шиг шидснэ. Би ялагдлаа хүлээ. Гис нөгөө саруулчин үгүй ахаад үзье гэж байдаг. Тэгснээ өргөжлүүлэн хэлэхдээ хэрвээ чи энэ тулааныг хүлээж авахгүй бол би директ хан тусаад албан ёсоор гомдол гаргана шүү гэсэн мөнхөө болохоор ялагдлаа хүлээж зурхан дайчин хүний чадвар. Ягтээ улсын гүнж болохоор жаахан хөвгдөс ялгаагүй авиртай бололт. Юу чис юу гэсэн бэ? Чи намайг юу гэж утсан юм? Намайг хин гэж бодоо гээд нилээн хүчтэй дайрахт нь манай мөнхөө амархан гэгч нь ил дээрээ нөгөөх дайралтыг нь байлуулчихдаг. Саруул эцэст нь өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрөөд би түүний хөлтөөнөгч орж утсангүй. Мөнхөө амны ихтэй энэ улсынхан амийг наварсан хүнтэй ингэж хэлцдэг юм. Наад 40 хүн дээрх чинь гүнжийн нэрийн гутааж байна гэж огтхон ч бодоогүй. Энд хин гин тэрэг үлдээд байгааг сайн бодгоор. Саруул дотроо одохдоо би яагаад хэлж чадахгүй байна.
Би ялагдвал өдийг гэрстэл босгож ирсэн бүх юм байна. Зураглал саруулын баг хаан багнасынхан дурсамж гарч ирэх бөгөөд саруул нь байнгын сэлмийн эрдэм төрүүлсэн байж таардаг. Ээж нь үүнд нэлээд баярлаад миний охин дахиад л төрүүлэх шив. Чи ч үнэхээр зөксөхдөггүй юм. Чи хүчтэй бол ээжийг болон эгчийг хамгаалж чадна. Чи гягийн ялт бол. Ямар ч цаашаа өргөдлөөсөн саруулын бодол орж ирэх бөгөөд тэгээд би бүх насаараа гягийн ялт болж амьдэрсэн. Би бүх насаа хаан тулсыг хамгаалдаг хүн болохын тулд зориулсан. Бусдад үл тогтохгүй хүн болох гэж. Энэ хүн яг хий юм бэ? Яа мөнхөр орохт нь мөнхөөгийн ардаас нь ишилтэй гүнж хурж ирээд цааштай өрсөлдөгч ухаантай сонго. Хатагтай ишилтэй. Бид маргааш Крэлан руу буцах болохоор энэ хотыг үцэцгээе. Гэсний өргөдлөн яваад өгдөг. Ард нь үлдсэн саруул босож ирснэ. Түүнтэй хамт явсан эмэгтэй барууны эхнэр нь. Үгүй тэр би сайн хэлж мэдэхгүй ч гэсэн тэр бол язгууртан аль явах. Гисэн саруул дотор одохдоо тэггээр гэрлэх өгсөн. Хөөе, тэрийг дууд. Би цайз руугаа буцна. Гэжээсний дотор одохдоо би элдний мастер болсноос хойш анх удаа л өөрөөсөө хүчтэй үнтэй тарлаа. Нэр нь Белазарт гэсэн баха. Хэрвээ миний дэргэд түн шиг хүн байсан бол би өөр хүн байх байсан болов. Ямар ч тач саруул маань өөрийнхөө уустаа хэдийн очижсэн байх бөгөөд бодлоор нь үйл явдал маань үргэлжлэнэ. Цайз руу буцсныхан дараа би албатуудаа баарон дэйтнийг олуулахаар явсан. Ихтэй тэр гэрийнхээ зойронд өгсөн байсан. Мөн түүний гарт захаа байсан. Захааны төгсгөл түүний гэр бүлийг барьцаалсан болохоор яаж чадаагүй гэж байлээ. Тэд намайг алуулахаар явуулсныхан дараа баароныг алж амийг нь тагалсан байх. Үүний дараа би намайг алахыг завдсан хүнийг хайсан ч олигтой мэдээлэл болон сэжвэрлэхгүй. Надад сэжиглэх ганцхан л хүн би. Тэр бол гисэн зураглал саруулыг цонхоороо ширтэж явах үеэр шилжин. Цонхоороо ширтэж явах үед нь үйлчлэгч нь ирснэ. Эрхэмдээцээ сэйлэр гүнжирлээ. Зайн зоото зураглал дээр харагдаж байгаа хүн бол Гя хаан тулсын хаан ширээ залгамжлагч Лоин Макмахом буюу саруулын төрсөн эгчээ гэсэн үг. Ямар ч тач энэ хоёр хоорондоо уулзалтад саруул өөртөө тохиолдсон бүх зүйлсийг ярьж өгөх бөгөөд их чинь үүнд нэлээн ууралж байгаа харагддаг. Тэгэхдээ шууд л өөрийнхөө дүүг тэрснээ би чамааг уг нь элдний мастер болохоор санаа зовох юм байхгүй гэж бодож байтал. Гэтэл ашгүй чи зүгээр байна. Үнэхээр сайн хэрэг. Саруул дотроо бодохдоо намайг хүүгүүд ингэтлээ урлаа явчих. Бүх нотлох хөрөм таныг зааж өгөхөд. Баттай зүйл байгааг болохоор би таныг биш гэж итгэж байсан. Би дүмрэгшихээ ингэж болохгүй гэж юу. Ийм үед тэр хүн байсан бол яг юу хийх байсан бол гэдэг нь саруул манай мөнхөг боцтоо дотроо догдолж монголоод байдаг наатсан хөөе. Тэгснэ ихтэй андангууд та нэрээ дирек хандуулсан яа өдөрлөөд илж төлөөлөгчөөр явах гэж байгаа гэсэн баха. Би таны оронд явж болох уу? Гэсэн их чинь энийг нь харангуйта чи яагаад өмнө ийм зүйл оролдохгүй байснаа гинтэл зөвшөөрөв? Арай чамайг аварсан хүн дирек хандуулчих юм уу? Чи түүнтэй ахиад уулзахыг хүсэе юу? Гэсэн үндэн тэгээ саруул үгүй л гэж хариулдаг. Үйл явдал нь ямар ч мөнхөгийн бодлоор үргэлжлэнэ. Тэг мөнхөө хотдоо би Дэнстинээс Крэлан руу 3 хонж байна. Жастины дайралт Вэйс Иван болон цэвдэг цэцэг. Энэ бүхний хийцээс Крэланы чухал байршлууд дайсан дийл болж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гадныхантай солилцоо хийх болон бусад гадаад ажлуудад бид цагаан цайзын өмнө ашиглагдаж байсан цайзыг ашиглах харуулсан. Өнөөдөр ишээлтэй гүнжи боцох өтер. Цаг хугацаа шуртын юм аа. Тэрнээс их зүйл болсон ч гэсэн. Гисэр өөрийнхөө өрөөнөөс нь гарахтаа шууд каунт өөдөөсөн лорд Ахмад Сейлэр удахгүй тайрна. Бид нэн дээр цэргийн хүчээ нэмэгдүүлэх ёстой. Цаана нь ишэлтэй гүнж хүртэл ирж гисэн үүнд нь бас санаа зовж байгаа юм байна лээ. Явдаж мөхөө ишэлтэй гүндэд дандаад зүгээр дээ. Эцтэй их шудрагаас миний талд байгаа. Ихтэй чамд ямар нэгэн зүйл болвол үүгээр надтай холбогдоорой гэд нөгөө манай нэг чулуугаар гисэн гар утсчиг зүйлөө өгдөг. Үүгээр Дрейкант улс руу холбогдож болно. Тэгэхээр хүссэн үед надтай холбогдорой шилдэг авах. Ямар ч Чингис дээр манай Хуаяаны явах цаг болжээ. Мөнхөө Хуаяаны чигийн тандад холбооны чулууг олон зарлаг байгаа шүү. Тиймээс мэддэхгүй тул зөвхөн ганцаараа байхтаа л ашиглаарай. Бас Жастин юу ч хийсэн бэ бэлтгэлтэй бай. Жейк тэнгэрээр араас чанд байгаа. Тэгэд мөнхөгийн гаргаж байгаа энэ үйлдэлийг нь анзаарсан ишилдэг гүнж дотроо удахтаа энэ яалтчгүй энэ гаргаж байгаа үйлдэл нь түүний чин сэтгэлээ гэж дотроо бодож байдаг. Дэнгстер ямар тааж ишилтэй гүнж яваад өгнө. Явсан хагуур нь мөнхөө удахтаа би одоо баар онцолт болсон. Ишилтэй гүнд бид хоёр зинда тэнгэр газар шиг ялгаатай.
Түүний хүрдэг хэрэгтэй болохын тулд би цол нэмэх ёстой. За энэ хүрээд энэ удаагийнхаа партиг дуусгаж байна. Тэгэхээр дараагийн партиг илүү хурдан үзэх хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээ бүр болохгүй бол доорх дансруу донешн хийгээрэй заа юу. Хэрэв донешн хийгээд биднийг дэмжих юм бол дараагийн парт үнэхээр хурдан орно. Амблын бүр амар хурдан орно. За тэгээ энэ бол тийм албан шаардлага бол биш. Тэгээ заавал хийх гэдэг халбгүй тэгээд нэг далай тусал нэмэр гэж бодоо л одоо хийхгүй юу. Тэгээ хийх гэр нь алба байхгүй л те. Байхгүй л те. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.